Ачаас тэгээд одоо Токиод 3 дахь өдөр өглөө. Тэгээд Осака явах гэж байна. Осака явхад энэ том чемодана энд газар үлдээхээр болчлоо. Үлдээхээр болчлоо. Тэгээд тэгэхгүй бол ачаанда түүртэй нэг юм өөр өвчтэй нэг том чемодантай явж байгаа. Тэгээд ачаанда түүртэй энийг нэг 2 өдөр энд үлдээхээр боллоо. Тэгээ богоондоо суугаад эргээд уулзсан. Осака явах билетээ авчлаа. Сайн нэг хөгжилтэй юм тохиолдоод би нэг буудлаасаа гараад эндээс нэг сингл тикет авчихсан яг метроны. Тэгээд 2 дамжих байсан. Тэгээд тэрийгээрээ суугаад дамжаад гарч ирээд ихнийх нь машинд нөгөө тикет уншуулсаж шууд авчихгүй юм. Тэгээд Токио стейшн руугаа гарах гэсэн чи ахаад нэг пост дараад тэгээд гарч чадахгүй нөгөө нэг ажилчнаас нь асуугаад ажилчдын нөгөө постор нь гараа авчихгүй юм. Тэгсэн чинь сая Токио стейшн дээр ирээд Осака явах билет авах гэсэн чинь заавал өмнө нь нөгөө метронд сууж ирсэн билетээ харуулах хэрэгтэй, эсвэл карта харуулах хэрэгтэй байт юм байна. Тэр үн амар болгоомжтой чанга хөлсүүд байт юм байна. Тэгээд тэрийг сая тайлбарлаж хэлэх гэж баг худлаалт 30 минут шаардлаа. Амар цаг аваачлаа. Тэрийг авахгүй билет баг өгөхгүй гээд. Тэгээ арай гэж тайлбарлаж Осака явах билетээ сая авлаа. Тэгээ сонирхуулахад Токиогоос Осака орох хурдны галт тэрэг нь бол 13,870 йен болд юм байна. Нэг талдаа. Тэгэхээр еврогоор бол 100 евро юм уу да тий. Монгол мөнгөөр бол нэг 380 бараг 400 мянган цаас юм уу да. Нэг талдаа юм байна. Зөвхөн Токиогоос Осака. Тэгээд үнэв тийм байт юм байна. За тэгээ одоо 1 цаг 40 минут 2-оос боогоо ярина гэсэн. Тэгээд үлээгээд сууж байна. Should be better. No. Wherever we're in.